Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг үргэлжилж байна. За энэ удаагийн дугаарт Дорногов аймгийн Далан жаргалан сумын төлөөллүүд ирсэн байна. Ингээд зочдтой танилцуулъя. Дорногов аймгийн Далан жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сүхбаатар, Дорногов аймгийн Далан жаргалан сумын засаг дарга Баяр сайхан, за залуучуудын төлөөлөл Отгонбат, хувийн хвшлийн төлөөлөл Төвшин жаргал, шинэ хоршоо хөдөлгөөний төлөөлөл Мөнх цогцол гэсэн бүрэлдэхүүнтэй одоо хэлэлцүүлэг эхлэх гэж байна. За ингээ эхний асуултаа засаг дараагаас эхлэе. Далан жаргалан сум дид бүтцийн хувьд за мөн уул уурхай аялал жуулчлалгээд маш онцлогтой Дорногов аймгийн томоохон сумдын нэг байгаа. Тэгэхээр та нийгмийн эдийн засгийн байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү? За сайн байцгаана уу. За манай Далан жаргалан сумын хувьд бол одоо сайн Дорногов аймгийнхаа хэмжээнд бол одоо нэлээд томоохон сумуудын нэгд ордог. Газар зүйн байрлалынхаа хувьд бол одоо Говь Сүмбэр, Дундгов аймгуудтай, Хинтээ аймгуудтай 3 аймагт хил залгаа байдаг. Дид бүтц болон одоо уул уурхайн төмөр зам, автозамын одоо дид бүтц бол нэлээд хөгжсөн, уул уурхайн бас үйл ажиллагаа нэлээд хөгжсөн, хөгжөөд одоо 20 жил болж байгаа ийм одоо сум байна. За нийгмийн эдийн засгийн хөгжлийн хувьд бол манай Далан жаргалан бол нийт 2800 гаруй хүн амтай. Одоо яг байнгын оршин суудаг хүн ам тийм байна. Нөгөө талаараа одоо малчин мал бүхий нэлээд 400 гаруй иргэд байдаг. Тэгээ одоо 5 багтай. 5 багийн бол 2 баг нь бол нэлээд төвлөрсөн баг байдаг. Энэ 2 багууд дээр бол ялангуяа Олоовоо баг дээр нь бол уул уурхайн тээвэрлэл логистик бол нэлээд хөгжсөн ийм баг байдаг. Одоо ингээд үндсэндээ 5 багтай ингээд одоо байж идэг сум байдаг юм аа. Ер нь бол манай суманд одоо аялал жуулчлал бас байгаль орчны одоо судалгаа шинжилгээний үйл ажиллагаа бас давхар бас нэлээд явдаг. Бас уул уурхайн одоо лиценз олгуулалт үйл ажиллагаагаараа бас одоо аймагтай гэх юм бас улстай бол нэлээд дээгүүр ордог ийм сумдууд юм байна. Тэгэхээр бүс нутгийн хувьд ер нь харьцангуй жигд хөгжүүлэхэд нийт тэргуунд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар та ямар байр суурьтай байдаг вэ? Бүсчилсэн хөгжил өөрөө тухайн сум орон нутагт ямар боломжийг бий болгож байна? Ялангуяа жигд хөгжих талаар бид ярьж байна. За мэдээж одоо бүсчилсэн хөгжил ярьж байна. Одоо энэ засгийн газрын эрхээ хүрээнд бол одоо энэ бүсчилсэн хөгжил бол нэлээд өндөр одоо бодлогын хэмжээнд бол төлөвлөгдөж явж байгаа шиг байна. За нөгөө талаараа би бол одоо өөрийн нөхцөл байдалтай бодоход одоо говийн бүсийн нийт 47 сум байдаг. Би буруу хэлж байна 47 гэж. За эдгээр сумдууд бол өөр өөрсдийн одоо юу гэдэг нь те өөрийн одоо онцлогтой те. Энэ онцлогийг одоо ингээд онцлогтон тааруул жигд хөгжин гэхэд бол би бас ерөнхийдөө эхлээд эргэлзэж л байна. Гэтэ нөгөө талдаа бас бүсчилсэн хөгжил одоо энэ одоо баримт бичгийн засгийн газар одоо аймагаас авахгүйд баримт бичгүүд одоо уялдаа холбоогоор нийцээд ингээ бодлогын төвшөнд бичиг баримт одоо албан одоо бодлогын бичиг баримтууд баталгаажаад эхлэхээр энэ бодлогод эргээд одоо суманд бол тусч эхэлж байна гэж ойлгож байна. Тэгээд үндсэндээ би бас нэг ялгамжтай байгаасаа гэж бодоод байгаа. Бүс гээд бүгдээр ижлэх юм биш. Одоо аймаг нь одоо өөрийн тухайн төр сумынхаа нөхцөл байдалд одоо идэвхий одоо энэ тэнцүү болгохын тулд аймгийн төлхөөний бодлогыг авч яваасай. Бүсчилсэн хөгжил дотроо. Түүнээс дээш бодлого нь одоо бүсчилсэн хөгжлийн загвараар цаашаа ингэж явуу зүгээр байхаа гэсэн бодлоо. Тэгээ уялдаатай ингэж уялдаж явбал бас нэг заагтаа уялдаж явбал бас зүгээр юм гэдэг бодол. Нөгөө талдаа энэ одоо шугам одоо янз бүрийн одоо нэлээд олон одоо үйл ажиллагаанд яригдж байна. Одоо босоо чиглэлийн одоо давхар одоо дахиад зам баригдана гэж яригдж байна. Чойр одоо хуурай зам боомт одоо байгуулагдана гэж байна. Энэ бүхэнд одоо ямарсан дэр дамжиж байгаа сумдууд нь илүү боломж олгоод дамжихгүй байгаа сумдуудад нь бас нэг ингээд үлдээд байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ дээр бас нэлээд анхаарал шийдлүүдийг олоод бас гаргах зүгээр гэж бодож байгаа. Нөгөө талдаа Дорноговын одоо нийт сумдууд гэж ярихад Дорноговын зүгээр 14 сум ч өөр өөрсдөө тусдаа онцлогтой шүү дээ. Тэгээд жигд хөгжлийг бол иймэрхүү байдлаар эхлээд нөхцөл байдлыг эхлээд авч үзээ. Түүнийхээ ар дээр одоо юу гэдэг нь дэд үтцийн юмнуудаа зураг анхаа одоо газар дээр бууж байгаа зурглалыг харахад бол иймэрхүү бодолтой ийм зүйл дээр илүү анхаараасаа гэдэг бодлыг явж байгаа. Асуу одоо юу гэж бодож ийн гэсэн. Танай суманд Дорногов аймгийн Далан жаргалан суманд одоо Монгол улсын олон хөрөнгө оруулагчид тийм ээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа төр хувийн хвшил энэ хөрөнгө оруулагчтай яаж хамтарч ажилласаа гэж одоо та боддог вэ? Ер нь сум орон нутгийн төвшөнд бүсчилсэн хөгжлийн хэмжээнд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулагч гэдэг юм уу дотоодын хөрөнгө оруулагчид сумтай ер нь хэрхэн яаж ажиллаж байна вэ? Одоогийн нөхцөлийн хувьд
хөрөнгө оруулагчид бол одоо ялангуяа манай дээр одоо уул уурхай бол нэлээд онцлогтой одоо олон байдаг сумдын нэг. Тэгэхээр одоо гадны хөрөнгө оруулагчдын одоо үйл ажиллагаа бол нэлээд явж байгаа гэсэн. За үндсэндээ бол одоо би бол энэ гурван талт харилцааг бол гурван талтай хариуцлага гэж харж байгаа юм хэд. Хариуцлагатай байдал. Нөгөө талдаа бид нар байгаль орчныхаа асуудлыг бас энд одоо нийт дэргүүнд байлгадаг байгаасай. Тийм ээ. Хөрөнгө оруулагчид одоо ингээд үйл ажиллагаагаа явуулаад ингээд үйл ажиллагааны одоо явцад бол байгаль орчны асуудал нэлээд өндөр тавигдчихж байгаа. Одоо эсрэгээрээ одоо байгаль орчны өөр амьсгал загварууд одоо аюултай ч гэдэг юм, тоосчилж гэдэг юм нэлээд олон ийм асуудлуудыг үүсгэж байгаа байдал харагддаг. Тэгээд яг үнэндээ бол одоо яг тухайн хэрэгжиж байгаа төсөл хэрэгжиж байгаа сумд нь одоо тэр хөрөнгө оруулагчдаас үлдэж байгаа үлдсэн хэрвээ гэж одоо би ерөнхийдөө одоо сум орон нутгийн өмнөний хувьд бол ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ үлдцийг энэ одоо үлдэх одоо тэр өр өгөөж нь ямар хөө байх вэ гэдгийг одоо төсчилсэн хөгжил юм уу энэ одоо бачгийн юмд бас нөгөө талаараа зааж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Бас бодлогын байрны бичгүүдэд. Тэгээд нөгөө талаараа бид нар ч одоо юу гэдэг хөрөнгө оруулагчийн одоо тэр тодорхой хэмжээний баг шууд одоо гэрээ хийхтэй бол одоо байгаль орчин болон орон нутагт одоо тодорхой хувийн ингэж үлдээнэ гэж гэдэг юм а те. Энэ заалтыг бол илүү биежүүлж одоо энэ бодлогын байрны бичгийг тусгаж өгөөсэй гэдэг. Иймэрхүү бодолтой. Сумын иргэд уул уурхайн компанид гэдэг юм уу хувийн хвшилд яг өнөөдөр хичнээн хүмүүс ажлын байраар хангагдаад ажиллаж байна. Буцаагаад одоо яг эдийн засгийн хувьд авч үзэх юм бол төмөр зам, уул уурхай, аялал жуулчлалээр суурилсан юм бүс нутаг байгаа тийм ээ. Газар одоо болон шинэ хошоо гэдээ орж ирж байгаа. Энэ дээр одоо яаж хамтарч ажиллаж байна? За. Манайх ч одоо яг одоо нарийн тэр судалгааг нь одоо хэлэхэд юу байна одоо мэдэхгүй байна. Уучлаарай. Яг хоо энэ бол очиж заасахад бол бэлэн байгаа асуудал. Гэтэ үндсэндээ яг нөхцөл байдлаа уул уурхайн хувьд бол яг уул уурхайн нарийн мэрэгжлийн гэдэг нь уул уурхайн мэрэгжлийн төвшөнд бол одоо нутгийн иргэд дээрээс ажиллахгүй байна. Тэгэхээр бид бол энэ дээр бас нутгийн иргэдийг уул уурхайн чиглэлээр сургах, цаашдаа одоо тэр уул уурхайг авч явах, ирээдүйг бэлтгэх нь бол бидний гол зорилго асуудал байдаг. Мэдээж уул уурхайг хөгжүүлэх юм бол за энэ тал дээр бас аялал жуулчлал, манайх аялал жуулчлалтай, дэд үтстэй одоо нэлээд олон юм зохицолсон сумлалтай онцлог нь хажууд нь одоо их нартын тусгай хамгаалалт гэдэг газар нь байж. Тэр бол одоо тийм биологийн төрөл зүйл газар зүйн онцлогийн хувьд бол нэлээд одоо үнцэнтэй газруудын нэг. Тэгээд эдний одоо тэр дундын одоо хамтын ажиллагаа гэдэг асуудал бол ерөнхийдөө нөхцөл байдал газар дээр бол арай нэг тийм бас санаанд хүрэх зүйл биш байгаа. Энэ бол хүлээн зөвшөөр. Уул уурхайн байгууллагууд одоо жишээ нь одоо хамтын ажиллагаа бол ерөнхийдөө төртөө бол хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бусад хууль зүйн үндсэн дээр ингэ явж байгаа. Тэгээд уул уурхайн одоо гол одоо нөхцөлдүүлж байгаа юм гэвэл одоо уул уурхай бол одоо тухайн сумын зах зээлд бол маш орон зайг нэмж өгч яадаг. Одоо тэнд одоо ажилчид ирж байна, зөндөө олон хүмүүс суурьшиж байна, тэрийг дагаад ирж байгаа. Тэгээ энэ утгаараа бас нөө зах зээлээс авах нийлүүлэлтийн асуудлууд тулгарч идэг. Тэгээ энэ дээр бол одоо бас энэ бүсчилсэн хөгжлийн хэмжээнд энэ уул уурхай бол нэлээд олон ингээд нэмэгдээд тэлээ дэд үтцсэн ингээд бүтээгдэхүүн тээвэрлэлт өсөд эхлэх юм. Одоо энэ ташрамд бас одоо хувийн хвшил энэ дээр үйл ажиллагаа одоо байр суурь эзлэх энэ орон зай бол одоо ерөнхийдөө одоо манайд бол бүтэн байна л гэж харж байгаа. Тэгээ одоо хувийн хвшил яаж оролцох вэ? Энэ дээр нь төр яаж одоо энэ дээр одоо оролцоог тий бодлогоор яаж дэмжих вэ гэвэл одоо тэр нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг юм дээр бас нэг иймэрхүү заалтыг зааж өгмөр. Бас сумандаа бас зөвхөн одоо эдэн дэлгүүрүүд ингээд одоо жишээлбэл малчид байна ингээд байж идэг. Хоорондоо одоо ингээд зөвхөн ахуй хэрэглээний юм эдийн засгийн өртгөн хэрэглэлт байгаа шүү дээ. Энийг бас энэ дээрээс нэмээд уул уурхайд бас өртгөн хэрэглэлтийг оруулж тэр бүтээгдэхүүн өргөн хэрэглээнийхээ амиг одоо орон нутгийн иргэдээс авдаг, махыг авдаг те энэ чиглэл рүү нас бодлогыг илүү чиглүүлж өгье гэж санаж байна. Тэгэхээр энэ хамгийн гол чиглүүлж өгөх одоо асуудал нь бол тэр уул уурхай одоо хамтын ажиллагааны гэрээн дээр тусах маягаар те. Тэгээ та нарт бол бид нар бол ингэж яг тулгаж болохгүй гэж бодож байгаа энэ дээр. Та нар өөрсдөө бидэрт ийм бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна те өргөн хэрэглээний боломж. Бид нар ийм үнээр авна гэдэг боломж анхтай байж байгаа. Тэрнийх нь үндсэн дээр нутгийн иргэдээс нөгөө саналуудаа нөгөө олон хоршоодууд байгууллагад энэ юмнуудаа одоо дэш нь чиглүүлээд тэгээд ингээд одоо яг ингээд уулзалтыг хамтарч ажиллах юм боломжийг ийм бодлогыг бол барьж ажиллах билүүтэй. За тэгэхээр энэ дээр хурлын дараагаас тодруулах хүсье. Тэгэхээр сая бол сумын засаг дарга бол ярьлаа. Тэгэхээр энэ сум орон нутгийг хөгжүүлэхэд ер нь бол ямар ийм уялдаа хэрэгтэй байна гэж харж байна. Шийдэл тийм ээ. Ер нь манай сум онцлог сум одоо сая түрүү засаг дарга нэлээдгүй сайн одоо танилцуулга өглөө. Сумын хэмжээнд одоо
ерөнхийдөө түрүү бас нэг ажилгүй иргэд гэдгээр ярьчихлаа. Тэгээд ажилгүй иргэд бол ер нь бол цөөн. Өөрснөө одоо сонирхож одоо ажил төрөлийг одоо эрхэлдэггүй боломжтой ингээд ажиллаад амьдраад идэг нэг цөөхөн нэг гаранхан хүн бий. Орон нутгаас яг энэ аж ахуйн нэгж дуурхай үйлдвэрлэлээ энд ажиллаж байгаа яг түрүү жилийн статистик судалгаагаар бол 186 хүн уулуурхайн чиглэлээр бол одоо тэгээд бусад одоо үйлдвэрүүдээр ингээ ажиллаж байсан. Яг орон нутгаас сумаасаа гэсэн. Аймагаас бас зөндөө хүмүүс байгаа тийм. Бүсийн хэмжээнд бас нэлээд хүмүүс байгаа гэж ойлгож байна. За ерөнхийдөө бүсчилсэн хөгжлийн одоо гарц шийдлийг бол би ингэж хараад байна. Одоо бидэнд одоо юу байна? Хойд бүстэй. Одоо говийн бүсийнхэн одоо тэр хойд хэсэг нэг хідэн сум байгаад байна шүү дээ. Тэнд одоо нүүрс байна. Шивээг нүүрс байна. Манай одоо алагдахын нүүрс байна тийм. Одоо альва нэгэн одоо үйлдвэр үйлчилгээ явуулах, альва нэгэн одоо хөгжил эргүүлээд одоо нөгөө дэд бүтц одоо хүмүүсээ ингээ сууршлаа төвлөрүүлэхтэй хүн амаа ихсгэх энэ болгон дээр одоо хотын одоо төвчрлийг одоо саруулна нэтэрэг ярьж байгаа шүү дээ. Бид одоо ингээд хөдөөгийн хөгжил шинсэргэлтийн бодлогын хүрээнд ингээд ярьдаг. Тэгээд шинсэргэлийн бодлогынхаа хүрээнд тэр эрчим хүчний сэргийлтийнхээ хүрээнд тэр хөдөөгийн хөдлийн сэргийлтийнхээ хүрээнд ч тэр ерөнхийдөө харж байгаа юм болохоор маш одоо энэ бүхнийг хангаж чадахгүй дэд бүтц. Тэндээс ирсэн хүмүүс одоо эмнэлэг сургууль цэцэрлэгтэй ийм имийг шинээр барихад эрчим хүчний хангалт маш тутамг байна. Энийг барих нөөц болцоол байгаа бидэнд гол юм дэд бүтц эрчим хүчний хангамж. Одоо манай дээр байгаа үйлдвэрүүд одоо оройн цагаар зарим үед ингээд зарим нь одоо тогийн хязгаарлаж ээж тэ эрчимтэй ажилтдаг үед тийм байж ээж одоо хүрж байна. Тэгсэн чинь манай нөөц болцоо маань нүүрс байгаад байдаг, шивэдэр байгаад байдаг. Одоо говь сүмбэртэй манай ингээ нэг бүс нутаг болчихж штэ. Тэгэхээр энэ нүүрсний уурхаануудаа түшиглээд одоо цахилгааны одоо станцуудыг барил одоо бүсийн хэмжээнд бас хангачих. Тийм одоо томоохон ихлээ тийм нөөцийг тэнд одоо эдийн засгийн одоо маш одоо тийм хэмнэлттэйгээр ойрхон тээвэр яваад тэндээ ингээд цахилгааны үйлдвэрлэх боломж байгаад байгаа юм. Тэгэхээр ганц одоо шийдэл бүх юмны ихсөөр бол мэдээж одоо дэд бүтц манай дээр зам байна. Одоо хамгийн гол юм эрчим хүч байна. Энийг хамгийн түрүүнд бариул бас зөв шийдэл болох юм болов уу гэдгээр харж байна. Саналуудаа өгч байна. Тэгээ саналаа л ингээд би бол нийт нь бол энэ үндсэн ингээд тавигдах юм аа гэж хараад. Тулгамдж байгаа асуудал тийм. За тэгэхээр мөн одоо 70 жаргалаа суманд бол одоо уулуурхаан үйлдвэрлэл тийм ээ явагддаг. За энийгээ дагаад бол бас нэг эрсдлийн түвшин тийм ээ гэж ярих юм уу? Өндөр байхаас гадна ер нь одоо энэ орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулахад төр иргэний оролцоог хэрхэн сайжруулах боломжтой гэж харж байгаа. Ер нь бол бид нар энэ бүсчилж хөгжихийн тулд бүх эрсдлээ тооцоолох тийм ээ боломжоо тооцоолох юм шаардлагатай байгаа юм л та. Энэ дээр та ямар байр суурь тийм. За гамшигын эрсдэл бол одоо бас өнгөрсөн жилүүд ч гэсэн одоо бүх манай хойд 5 сум одоо зуудын гамшигт бас одоо байгалийн давагдчихгүй хүчин зүйл те өртлөө бас одоо мэлээдгүй бас хөрөнгө мөнгийн хүчийг шавхаж бас давлаа. Түүний өмнө бас дэлхийн нийтийн цар тахал ковид гээл ингээд явлаа. Энэ бүхнийг ингээд харахад энэ жилийн хувьд ч гэсэн бас нөгөө хуурашилт ихтэй бас гал төмөр гээл ингээд явж байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө тоос шороо тэр юм зөндөө явж байна манай дээр. За тэгээд энэ одоо гамшигын эрсдрийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр бол манай сум бол ерөнхийдөө нөгөө аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо гамшигын эрсдлийг бууруулах хамтран ажиллах төлөвлөгөө гэдэг юмыг бол байнгын байгуулж явдаг. Одоо нэг 7-8 одоо аж ахуйн нэгжтэй одоо Мак Цемент байна. Тэгээд одоо манай дээр байрладаг 281 дугаар байгууламж одоо тэг 65 дугаар анги. Тэгээд тусгай чиглэлгийн байгууллага болохоор тэр болгон бас одоо шууд ер нь бол шууд ирж хамтран ажилладаг. Одоо яаралтай үед тэр улсууд бас команд аваад явхад бид бас нэг хөнгөө болно. Тэр одоо байгууламжид түшиглээд бид бүхэн бол 90 хайх аврах буюу ингээ нэг 10 хүний бүрэлдэхүүнтэй тийм аврах бүлэг байдаг байхгүй. Одоо ерөнхийдөө тэр аврах бүлгээ одоо материалын баазаар хангах чиглүүлж ажиллаж байна. Материалын бааз гэдэг нь одоо хээрийн одоо дулаан майхан тэр одоо 10 хүндээ гарт нь бариулах одоо дулаан бэлэж гэдэг юм те энэ ховц сэргсэл энэ юмыг бол эхний ээлжинд би бол чиглүүлж ажиллаж байгаа. Явандаа одоо сум орон нутаг одоо суманд одоо сумаа ярьж байгаа шүү би. Суманд манай суманд одоо ингээ гамшиг өсөл тохиолдлоо гал гарлаа гэхтэл одоо айраг сумын онцгой байдлаас
Эсвэл одоо тэр 10 гаруй километрийн цаана байгаа МАК-ийн одоо МАК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд одоо нөгөө машин тэргээ хүн хүчтэйгээ явуулдаг. Тэглгүүгээр бас одоо цаашдаа ингээ бүс гэж явж байгаа нэлээдгүй ингээ өргөжөөд хөгжөөд явна. Тэгэхээр манай бүсийн сумдууд ч гэсэн одоо сум болгон дээрээ одоо зөвхөн одоо энэ орон нутаг дээр ингээ хариуцсан нэг хэсэгтэй ч юм уу, онцгой байдлын хэсэг ч юм уу. Түүнийг нэг одоо галын машинтай ингээ нэг 10 гаруй хүнтэй ингээ байнгын бэлэн байдалд байлгахгүй бол 20 км-ийн цаанаас 30 км-ийн цаанаас тэр одоо объект төр хурж ажиллахад цаг хугацааг маш их алддаг. Тийм учраас нөгөө иргэний одоо хүний хувь хүний иргэний аж ахуй нэгжийн одоо амнаас эд хөрөнгө ингээд одоо эрсдэх магадлал маш өндөр болчиход байгаа. Эрсдэд дууссан хойно очих ч юм уу тийм ийм асуудал гарах юм. Тэгэхээр миний харж байгаа юм бол ерөнхийдөө бүс нутагт одоо сум болгон дээр бүсчилсэн одоо хөгжиж байгаа бүсчилсэн хот болгон дээр энэ юмнуудаа бас сайн төлөвлөж оруулах зүгээрээ гэж байна. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлэгт залуучуудын төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр Далан жаргалан суманд амьдарч байгаа залуучуудын төлөөлөл болж өнөөдөр хэлэлцүүлэгт оролцож байгаа гэвэл ер нь одоо тухайн суманд ямар боломж байгаад та өнөөдөр орон нутагтаа бас ажиллаж амьдарч байна тийм ээ. Танай сумын давуу тал гэвэл та юу хэлэх бол? За залуучууд за Дорноовын Далан жаргалан суманд бол ер нь би өөрөө бас говьлтай мижээ сумаас ирж ажиллаж байна. За ирээд Далан жаргалан суманд одоо 5 жил болж байна. За ирээд бол одоо яг миний өөрийн ажлын байр бол би болсон байсан энэ дээр бас түрээсээ орон сууцанд ингээд ороод 5 жил болж байна. За түрээс бол одоо залуучууд бол одоо хамгийн түрүүнд одоо шийдэх асуудал нь бол ажлын байрыг тухайн суманд одоо бий болгох. За мөн одоо түрээсээ орон сууцыг бий болгох. За нийгмийн баталгаагаар хангах. За мөн тэгээд одоо амьдрах орчныг бол одоо ингээд сайжруулах чиглэлээр одоо ингээд Далан жаргалан сумандаа бол ингээд байна. Тэгэхээр залуучуудад орон нутагт одоо бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэх, за мөн төрийн албанд ажиллах гээд уг нь маш их боломж байгаа юм. Гэхдээ төрөөс ямар илүү бодит одоо ийм зохицуултыг хийгээсэй гэж та одоо иргэн хүнийхээ хувьд бодож байгаа бай. Ямар боломж гарц гаргалгаа байна гэж харж байгаа. Жишээлбэл танай орон нутагт ажлын байр хэр зэрэг байна. Үүнд ажиллах хүчин хэр зэрэг байна гэж харж байна. Залуучууд юу ярьж байна? Залуучууд бол одоо манай суманд бол одоо сумын 2008 зөвхөн амын одоо 50% залуучууд байна. За ажлын байр бол байгаа. За энэ залуучуудыг татах одоо гол асуудал бол ерөөсөө ажлын байр, амьдрах орчин. Залууч одоо мөн одоо түрээсээ орон сууцны асуудлууд байгаа. За баярлалаа. За өнөөдөр мөн шинэ хошооны төлөөлөл те шинэ хошоо хөдөлгөөнд хамрагдаад мөн хошоогоо байгуулсан төлөөлөл оролцож байгаа оролцогчоос асуумаар байна. Танаа хошоо хизээ байгуулагдсан бай. Ер нь одоо энэ бүсчилж хөгжөөгээд байгаа энэ асуудал маань өнөөдөр хошоогоор дамжуулж бас нэлээд ажил хэрэг болж байгаа гэж харж байгаа юм. Хошоонд орсноороо нэгдснээрээ танд ямар давуу тал бий болов? За манай хошоо болохоор өнгөрдөг намар байгуулагдсан. Өнгөрдөг жилийн 24 оны намар байгуулагдсан хошоо. Тэгээ манай болохоор мах боловсруулах, давирдган боловсруулах тийм чиглэлээр гүн хөлдөө гэсэн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа хошоо. Тэгээд яг шинэ хошоо хөдөлгөөн байгуулагдсанараа бол яг мачтыг хооронд нэгтгэх тиймэрхүү юугаар бол одоо шинэ хошоо хөдөлгөөн болох зөв юм гарсан гэж үздэг. Миний хувьд бол тэгээд одоо яг толгомдох асуудал бол гэдэг юм одоо нодон зодулсан болохоор одоо жоохон малын эрт жоохон багтаа болсон байгаа байж үүдэг. Тэгээ одоо энэ хошоо байгуулад одоо нөгөө үржлийн мал чиглэлээр байгуулсан хошоонуудтай одоо биднээс холбогдох тэднүүстэй хоршин ажиллах одоо энэ бүсчилсэн хөгжлийн югаар бол одоо тийм юу болгож өгвөл их сайн байгаад байгаа. Манай хувьд бол тэгээ одоо өшөө бүсчилсэн юм дотор ч юм уу юу яах юм бол арьс хэрний чиглэлээр одоо байгуулсан хошоо байдаг. Манайхтай холбогдоод одоо арьс хэр өнгө болцсон хаягдж байгаа даа. Тийм учраас тийм хошоо мошоотой холбож өгдөг байх юм бол одоо манайхаас одоо анхны шатных нь боловсруулалтыг хийгээд давслах хийгээд тийм орчинд хамтран ажиллах боломжтой энэ тийм юмуд бол байгаа.
Та бүхэн одоо өмнө нь бол одоо зөвхөн нэг нэгээр үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ингээ Тийм, хоршиж бүгд үйл ажиллагаа малчлсан явуулж болоод. байна. Бусад хоршоодтойгоо ер нь хэр мэдээлэл солилцож байна. За одоогоор дөнгөж байгуулагдсан болохоор айтрных мэдээ солилцоод байгаа юм бол одоохондоо байхгүй байна. Тэгвэл бол яг нь хоорондоо таньж мэдхгүй судалгаа уулзахлаар бол ерөнхийдөө бол ярьж ил байна. Тэгвэл бол яг энэ бүсчилсэн хөгжил гэдэг утгаараа бол одоо энэ чинь ганцхан 70 жаргалын сумдаа биш айр гэсэн одоо шинэ энэ бус аймагуудын хоршооноотой хорш ажиллахтай одоо тийм давуу талыг бидэнд олох болов гэж гэсэн тийм бас юу байна надад бол. Одоо таны хувьд тулгамдж байгаа асуудал юу байна? Одоогоор холгомж байгаа асуудал гэх юм бол за одоо нөгөө манайх ч болохоор бүх чиглэлээр одоо нөгөө бүх юма хийдэг, вакуумддаг, өрөөддөг тийм одоо маха машинчдаг тийм том үйлдвэрлэл дээ өөрөө бол. Тэгээ одоо энийг одоо нөгөө нийлүүлэх одоо нөгөө уулуурхаж байдаг юм уу, гуан зууч байдаг юм уу, тийм нийлүүлэх газар мазартай одоо бас холбож өгөх. Тиймэрхүү одоо дэмжлэг хэрэгтэй. Дэмжлэг тиймэрхүү юм байдаг бол одоо бас их чухал хэрэгтэй зүйл бол тийм байна. За баярлалаа. За мөн өнөөдрийн хилцүүлэх 70 жаргалын суманд одоо гарааны бизнес эрхлэгч оролцож байгаа гэж хэлж байна. Тэгээд таны хувьд одоо бизнес эрхлээд хэр удаж байна? Ер нь одоо хөдөө орон нутагт ялангуяа суманд одоо бизнес эрхлэлийг одоо зайшгүй хэлмээр байгаа зүйл нь юу байдаг вэ? Тэ таны одоо тантай адилхан бизнес эрхэлж байгаа маш олон хүмүүс Дорногов аймгийн бусад сумдуудад бас ажиллаж байна. Та ингээд төлөвлөлт хэлвэл ер нь сумаа төлөвлөд. За хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд тулгардаг гол асуудлыг би өөрөө хувьд нэг 3-4 юм болгоод хуваалцаж өгсөн байгаа. Нэгдүгээр бол зах зээлийн багтаамж бага. Хүн ам цон худалдаа авалт бага учраас одоо өдөр болгоны орлого тогтмол биш байдаг. Хоёрдугаар тээвэрлэлтийн асуудал. Бараа материал татах нийлүүлэхэд одоо хугацаа их ордог, зардал өндөртэй, зарим тохиолдолд нөгөө нэг авчирсан барааны маань хугацаа дуустлаа байдаг лангуун дээр аль эсвэл бүр бараа бүтээгдэхүүн маань дороо дуустдаг, тэрийгэ татах гэж одоо бүх асуудал үүсдэг. Гуравдугаар мэргэжлийн ажиллах хүчний хомсдол айгүйх байдаг. Одоо сайн ажилтнтай болоход бол аюу хэцүү. Яг тийм мэргэжлийн ажилтнан сум орон нутагт бол олдоход аюу ховор, дутмаг бүгд одоо нэг аймаг төв рүүгээ явцдаг. Тэгээд дөрөвдүгээр болохоор санхүүгийн дэмжлэг банкны үйлчилгээ айгүй одоо хомс гэж бол. Жишээлбэл одоо банкны үйлчилгээнд дээр та зээл дээр хэлж гин үү эсвэл ямар нэгэн зээлийн нөхцөл одоо хүү өндөртэй барьцаа өрнг шаарддаг. Одоо бид нар шиг дөнгөж гарааны бизнес хэлж байгаа хүмүүст бол одоо энэ айгүй хүндрэлтэй байгаа байхгүй юу? За тэгээд дараа нь би 5 дугаар төрийн дэмжлэг бодлого дутагдaltaй гэж бодож байгаа. Орон нутгийн жижиг бизнесүүд чиглэсэн тусгай дэмжлэг одоо санхүү төслийн бодлогыг хэрэгжилт нь айгүй муу хүрдэг. Одоо чиглэж очдөг гэх юм уу да. Тэгж бодож байгаа. За тэгээд одоо эцэст нь бол юу яхад одоо бүсийн хөгжсөн шинжилсэн бодлого нь бол одоо энэ асуудлыг шийдэж өгөх нээлттэй болох байхаа гэж одоо итгэж байна. Ер нь дэмжиж гин үү тийм. За баярлалаа. За тэгэхээр засаг даргаас хурлын даргаас одоо сүүлийн тодруулга явъя гэж бодож байна. Ер нь одоо энэ бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан энэ аж үйлдвэрийн кластераар хэрхэн бүсийн сумдуудаа хөгжүүлэх бодлогод оролцох вэ? Танаас сум. Өөрөөр хэлбэл хажуу хөштөө ямар боломжуудыг бидэнд ийм боломж байна гэвэл ямар боломжуудыг хэлэх бол? За бүсийн сум баг орон нутгийн бүсийнхээ хувьд бол одоо бид нар бол айраг болон ихэд сумтайгаа бол одоо бүс болон одоо зохион байгуулагдж байгаа. За би эдгээр хоёр дээр илүү төлхөө ярий. Дараагийнх нь болохоор аялал жуулчлал дээр бас нэг юм төлхөө ярь. Ингээд энэ хоёр сэдвээр ярий. За манай хоёр одоо хөрш хоёр сумын хувьд бол одоо яг адилхан одоо бас уул уурхай бол байна. Уул уурхай асуудал одоо жишээлбэл одоо манай бүсийн төвийн одоо сум болох айраг сумд бол одоо уул уурхай бас чамгүй бас олон жилийн түүхтэй хөгжсөн юм сум, дэд үтсэн яг манайх шиг адилхан юм сум. Энэ рүүгээ бас бүтээгдэхүүн нийлүүлэлт одоо гайлын одоо дэшээ бүтээгдэхүүн гаргах энэ тал дээр бол одоо бид нар хамтарч ажиллана гэж. Ер нь бол манай уул уурхай аж ахуйн нэгжүүд бол одоо дэшээ төвлөрөөд ачуулдаг ингээд зөндөө юмнууд бол үүсцэл байна. Гэтэ цагаараа бас бид нар бас ихэт гэдэг ингээд сум байна. Ихэт бол одоо мэдээж одоо автозам тавигдаагүй шорон замтай байгаа сум. За энэ бүгдээрээ хэдүүлээ бас ингээд хоорондоо бас ерөнхий ингээд ажил хэргийн төвшөнд одоо ингээд бодлогоодыг ярьж байхад хөдөө аж ахуйн чиглэлээр хэдүүлээ хамтарч ажиллая. Тийм ээ. Дундын одоо газар тариалангийн бүсийг бий болгоё. Тэгээд тэр бүтээгдэхүүнээ эргүүлээд хоршоогоороо ингээд дамжуулаад эхлээ зах зээл дээр нийлүүлэх. Нөгөө талдаа тэр нөгөө бүх одоо тэр
ууд уурхаад байж байгаа тэр нийгмийн хариуцлагын гэрээнд үүсэж байгаа бүх эрэлтүүд, нийлүүлэлтүүдээр энэ зүйл дээр бол одоо энэ хоёр сумтайгаа бол хамтраад ажиллая гэдэг бол анхны шатны зураг бол гарч байгаа. За тэгээд өөр бол одоо манай хажууд бол одоо хажууд хэлнээс говь сүмбэр гэдэг аймаг байна. Дунд говь гэдэг аймаг байна. Одоо эн чинь цаашаа ингээд давхар одоо дэд бүтцүүд хөгжөөд ингээд зөндөө олон зам давхар замын асуудал даригдаад ирнэ. Энэ дээр бас нөгөө одоо жижиг бизнес эрхлэгчид одоо энэ одоо жижиг бизнес эрхлэх одоо зам дагсан үйлчлэгээ дагсан бизнес эрхлэгчдийг дэмжих. Нөгөө төгөөрөө зөвхөн одоо ингээд бид нар зөвхөн ганцхан одоо цайны газар ч гэдэг юм явцуугаар биш одоо олон улсын франчайзинг те одоо тэрүүгээр явж байгаа хүмүүс магадгүй CEO-д үйлчлүүлэхийг хүсэж байна. Энэ хүмүүстээ бас энэ мэдээллүүдийг бас өгөөд ингээд энэ тал дээр хамтраа цаашаа явна гэсэн бодлоо. За тэгээд хоёр дахь нь аялал жуулчлалын асуудал. Аялал жуулчлал дээр ерөнхийдөө манай далан жаргалан айраг ихит сумын хувьд бол одоо яг онцлогтой юм нэг бол одоо манай далан жаргалан сумд бол их нартын тусгай хамгаалалттай газар гэдэг одоо 2000 оноос үйл ажиллагааны судалгааны хийсэн ийм газар байж байна. Одоо бэлэн одоо аялал жуулчлалын одоо зарим тусгай сонирхлын сувг үүссэн ийм газар байж байдаг. Эннийхээ аяллыг бас нөгөө тал руу айргийн одоо тэр цагаан дэл ч юм уу тэгээ бол энэ тал руу ингэж холбож өгөх. Нөгөө талаараа ихитийн бас тэр одоо биологийн төрөл зүйлтэй тэр хэрэг агуул ч юм уу тэр ингэж холбож аялал жуулчлалын бүс нэгдүгээрт гарах 3 сум дээр бол цаашлаа тусгай хамгаалалттай газрыг одоо зөвхөн одоо бид бол одоо бусчилсан хөгжил яриаггүй үед бол тусгай хамгаалалттай газар ч юм энэ юмыг зөвхөн аймгийнхаа хүрээнд ярьдаг байлаа шүү дээ. Аймгийнхаа 2 сум гэж ингэж. Одоо бол бусчилсан хөгжлийн үед энэ өөр болж байна. Магадгүй дунд говь талаас их газрын чулуу, хойдлоос одоо ингээд чойрын уул энэ бүсчилт ингээд шинээр одоо аялал жуулчлалын маршрут энэ нийгмийг хөгжүүлэхэд одоо боломж нэгдэж байгаа гэж харагдаж байна. Тэгээд нөгөө төгөөр төр ямар байгаасаа, төрийн бодлого ямархуу чиглэлээсээ гэж бодож байгаа нь бол бид нар одоо аялал жуулчлалын бодлого маш өндөр ярьж байгаа тийм. Энэ нөхцөл байдал төр өөрөө аялал жуулчлал гэдэг бол үнэт зүйл дээр явдаг одоо тийм. Нэгдүгээрт одоо газар зүйн онцлог, хоёрдугаарт биологийн төрөл зүйлийн онцлог, гуравдугаарт нь одоо нийгэм соёлын буюу одоо уламжлалт түүх ахуй тий. Одоо ялангуяа манай хорлын дарга хэлж байна. Боржгон соёл бол одоо манай энэ хойдлын 5 сумд бол боржгон соёл гэдэг юм байдаг. Энэ утгаараа одоо цааш аялал жуулчлалтаар говь сүмбэртэйгээ боржгон гэдгээрээ холбогдоод тусгай хамгаалалттай газар зүйн байршлын орчинд ингээд цаашаа хөгжөөд энэ бодлогыг ингээд цаашаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс ингээд хийх юм бол бидэрт бол боломж өндөр байна гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр хурлын дарга бүсчилж хөгжинэ гэж байгаа. Энэ дээр бол мэдээж хамтын шийдэл буюу иргэдийн оролцоо чухал тийм ээ. За тэгээд төр иргэд хувийн хөвшил нийслэлээрээ ямар үр дүнд хүрэх вэ гэж харж байна. Яг одоо бид нар олон асуудлын талаар ярьлаа. За сая аялал жуулчлал дээр нэг жоохон нэмчээ тэгээ дараа нь юу гэж бодож байна. Аялал жуулчлал дээр арай манай засаг дарга бас нэлээд төрөвчдөр ярилцж үзсэн юм ярьлаа л да. Тэгээд одоо цаашаа одоо нөгөө төвийн бүсчилсэн хөгжлийн бодлого зорилт дээр бол одоо нөгөө тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөж нэмнэ гэсэн. Тэгээ одоо чойрын богд ингээд тусгай хамгаалалттай газар нутаг байждаг. Манай их нартын яд байждаг. Цаана тэр одоо их газрын чулуу, баг газрын чулуу гэдэг ингээд байна. Тэгээ энэ бид болохоор чойрын богд уул их нарт хоёрын одоо ингээ холбох ингээд одоо тэр хоёрыг бүр ингээ холбоод том энэ газар нутгийг олгочих. Газар нутгийг олгосноор аж ахуйн нэгжүүд одоо хаана байрлаад тэр аялал жуулчлалаа явуулах боломжтой вэ гэдэг юм нь тодорхой болон төлөвлөлт нь ил болно, тодорхой болно гэсэн. Тийм учраас анхан шатны юм юмудаа эхлүүлээ гэсэн юм зорилттой байсаа бид тэр яаж суулаа гэдгийг хэлээ. За төр иргэний харилцаан дээр бол ерөөсөө түрүү бас засаг дарга хэлсэн хариуцлага гэдэг юм маш чухал. Төр ч гэсэн хариуцлагатай хяналттай байх хэрэгтэй. Иргэн ч гэсэн одоо үүрэг хариуцлага хүлээж чадвартай ингэж оролцох хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн бас одоо ер нь бол ингээл харахад л манайх ингээл уул уурхай л гэж ярьж шүү дээ. Тэгээ уул уурхай аж ахуйн нэгж. За эргээд одоо нөгөө хүнс жижиг дунд үйлдвэрийн манай хоршоологчд маань бас байна. Өөрснөө яг ингээд яг төсөл хөтөлбөрийн хөөрөнд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад ингээд одоо хариуцлагатай нөхөн сэргээлтэй байдаг. Эсвэл нийлүүлэлттэй байдаг тий. Төр тэрнийхээ яг хариуцлагатай үн чударгыг хяналтаад тавьдаг. Ийм л харилцаанд очиж бид шудраг байж ажил цаашаа хөгжиж яг бүсчилсэн хөгжил дээр л очино л гэж хараад байна. За баярлалаа. За түрүүн оролцсон Алтан ширээ сумынхан төрийн бодлогын тогтвортой байдлын талаар ярьж байлаа. Харин Далан жаргалан сумынхан аль аль талдаа хариуцлагатай байж шинэ бид нар бүсчилсэн хөгжлийн гол зорилтод хүрнэ гэсэн агуулгыг хэллээ. Тэгэхээр бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дорногов аймгийн Далан жаргалан сумын удирдлагууд болон хувийн хвшил иргэдийн төлөөлөл нийлэлцүүлэгт оролцлоо. Баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье.